Өчигдөр оройноос эхлээд өнөөдрийг хүртэл маш сайхан цас олж байна тийм. Энэ агуу үйлс мөн үү? Бурхан бидэнд зориулсан агуу үйлсийн нэг үл энэ гарцаа байхгүй уу юм аа. Бурхан талархах маш олон шалтгаанууд бидэнд байдаг. За тэгээ номыг бичсэн хүн маань ингэж дурдсан байна. Хүмүн харт амхнаас гарах гэж 7 жилийн турш тэмцсэн юм аа. Тэр үед эхнэр бид хоёр маш олон хүнд хэцүү өдрүүдийг даван гарсан. Бид хүүгийнхээ эдгэрлийг хүлээн тууштайгаар залбиран байхдаа жижигхэн ялалтыгч чин сэтгэлээсээ баярлан хүлээн авч суусан юм аа. 24 цагийн дотор ямар нэгэн муу зүйл тохиолдохгүй бол эхнэр бид хоёр сайхан өдөр байлаа шүү гэж бие биедээ баярлан хэлдэг байж билээ гэж. Энэ богинохон өгүүлбэр бидний хувьд жижигхэн зүйлдерч Бурханы тусламжинд талархан амьдрах учиртайг сануулга байсан юм а гэж. Тэгвэл дуулал номны 126-гийн 3-р зүйлдер Бурханы өршөөл нэгүслийн талаар илүү тодорхой сануулсан байдаг. Эзэн биднэрт зориулан агуу үйлсийг үйлдсэн. Бид баярлаж байна. Энэ ишлэл бидний төлөө Есүсийн эдэлсэн загалмайн зовлон. Түүний зовлонгоор дамжуулан бидэнд өгөгдсөн өршөөл нэгүслийг бидэнд өөрийн ирэхгүй санагдуулж байна. Бидний амьдралд тохиолддог альва хүнд хэцүү асуудал Бурханы гайхамшигтай үннийг хизээж өөрчилж чадахгүй. Бурхан бидэнд өөрийн хэмжээлшгүй өршөөл нэгүслээ аль хэдийн үзүүлсэн. Түүгээр зогсохгүй түүний хайр инрэл мөнхийнх юмаа гэж дуулал номны 136-гийн 1-р зүйлээр айлсан байна. Он гараад 13 өдөр өнгөрчлөө. Бид нар он солигдох болгонд шинэ жил, шинэ зүйлс, маш олон зүйлсийг төлөвлөдөг, боддог тийм ээ. Зарим зүйлсүүд бидний хүсснээр, бидний төлөвлөснөөр байхгүй юудж байдаг. Зарим талаар бидний амьдралд маш сайхан мэдээнүүд ирдэг. Шинэ ажилд орсон, шинэ боломжууд нээгдсэн, шинэ гэр бүлийн гишүүнтэй болсон, шинэ зүйлсүүд эхэлдэг, шинэ зүйлсүүд бидний амьдралд болдог. Харин зарим хүмүүсийн хувьд бас тийм биш. Харуулсал, асуудлууд, цөхрөл, үйл уучлал, үйл итгэлцэл биднийг сэвтээх, бидний сэтгэлийг шаналгах, заримын маань хувьд харуулсан таагүй мэдээнүүд хүртэл бид нар хүлээж авдаг. Тэгвэл ямар ч үед бид Бурханд талархах сэтгэлээ гээж болохгүй гэдгийг та хизээж битгий мартаарай. Бурхан бүгдийг мэдж байгаа. Бурхан бүгдийг харж байгаа. Бурханы хяналтнаас нэг ч зүйл гараагүй байхгүй. Бурханы хяналтанд бүх зүйлс байгаа. Тэгээд энэхүү хэсгийг бичигч маань цааш нь ингэж хэлсэн. Бидний амьдралд хүнд хэцүү асуудал тохиолдох үед бид Бурханы итгэмжт байдлыг олж мэддэг гинэ. Хүнд хэцүү байдлуудын ард талд Бурхан их эзэн ямар итгэмжтэй байсан бэ гэдгийг бид нар итгэлээрээ бид амьдралаараа бид харж гэрчлэг болно. Хэрв та яг одоо ямар нэгэн хүнд байдлыг, ямар нэгэн зүйлийг та хүлээж байгаа бол тэр зүйлийн ард Бурхан өөрийгөө итгэмжтэй гэдгийг танд харуулж илэрхийлэхийн тулд энэ нөхцөл байдал бидэнд зөвшөөрөгдсөн юм а гэж та итгээрэй. Тиймээс ах トゥ нэг итгэлээрээ урамтай хүчтэй байцгаагаарай. Never give up гэж хэлдэг тийм. Хизээч бид бууж өгч болохгүй. Яагаад гэвэл бидний Бурхан их эзэн бидний өмнөөс тэрээр бууж өгөөгүй байхгүй. Бурхан их эзэн үргэлж бидний талд бидний дэргэд хамт байдаг. Тэгээд номыг бичигч маань цааш нь хэлсэн байна. Түүгээр зогсохгүй зовлонгийн цагт тусалсан Бурханы тусламжийг дурсан санах нь бидний амьдралын альва хүнд хэцүү нөхцөл байдлуудыг даван гарахад тус болдог юм аа гэж. Тухайн нөхцөл байдлыг даван гарахад Бурхан бидэнд хэрхэн туслах вэ гэдгийг бид мэдэхгүй байж болно. Гэхдээ бидний өнгөрсөн амьдралд Бурханы хийсэн сайн сайхан бүхнийг санахтаа бид Бурхан бидэнд гарцаагүй туслах болно гэдэгт итгэлтэй байж чадна гэж хэлсэн. За энэ бол ингээ ганцхан нүүр нэг өдрийн дэвөшний хэсэг байна. Дээд хэсэгтээ Библийн ишлэлтэй, дунд хэсэгтээ жижигхэн түүхтэй, тэгээд бичигч маань түүнийг тайлбарсан жижигхэн хэсэг байна. Тэгээ хамгийн доотлын тодруулсан хэсэг нь залбирлаа. За энэ залбирлыг бүгдээрээ хамтдаа уншия. Та намайг дагаад уншаарай. Бид Бурханы мотрыг харж чадахгүй үедээ түүний зүрх сэтгэлд итгэх учиртай.
Дахиад хэлье. Бид Бурхны мотрыг харж чадахгүй үедээ түүний зөв сэтгэлд итгэх учиртай. Амен. Таны нөхцөл байдал Бурхны мотор орж ирэхгүй, Бурхны тусламж байхгүй мэт та гав ганцаараа тэр хүнд хэцүү зүйлийг даван туулж байгаа мэт тийм сэтгэл мэдрэмж төрж иж болно. Бурхан хаана байна? Нөгөө Бурхны тусламж яач вэ гэж. Энэ үед ч гэсэндээ та Бурхны зүрх сэтгэлд нь итгээрэй гэж. Амен. Бидний Бурхан их эзэн миний төлөө, таны төлөө амиа зориулсан байна. Бидний эзэн Есүс миний төлөө, таны төлөө амиа зориулаад тэр чигээр явчаагүй байхгүй юу? Дахиад үхлийн буушнаас амилсан. Тэрээр бидэнтэй хамт байна. Тэгээд Есүс явахдаа хэлсэн. Энэ дэлхийн төгсгөл хүртэл би та нартай сүнсээрээ хамт байх болно гэж хэлсэн байна. Амен. Бүгдээрээ хамтдаа Бурхны эзнийхээ өмнө суурлаасаа босоод залбирлаа өргөцгөөе. Тэгээ Магдалины цаг. Бидний их эзэн минь танд маш их баярлалаа эзэн минь. Энэ өдрийн гайхалтай бүгийн төлөө танд талархлыг өргөж байна. Эзэн минь дахин бид дурсан санаж байна. Дуулал номны 126-гийн 3 дугаар ишлэлийг бид дахин санаж байна. Эзэн бидэнд зориулан агуу үйлсийг үйлдсэн. Бид баярлаж байна гэж. Тийм ээ эзэн минь. Таны бидэнд хийсэн агуу зүйлсийн төлөө бид талархлаа өргөж байна. Тэнгэр огторгой ертөнцийг бүтээсэн бүтээгч нь та билээ. Хормос тэнгэрээс хур бороо цас мөсийг авчирдаг нь та билээ эзэн минь. Хөрс шороог бүтээдэг нь та билээ. Ургуулдаг нь та билээ эзэн минь. Их эзэн минь таньдаа баярлалаа эзэн минь. Таны бидний төлөө хийсээр байгаа агуу зүйлсийн төлөө бид талархлаа өргөж байна. Аава зарим үед бид итгэлээр хугарах, нугарах үе байх хэдийч харин таны ямар сайн бэ гэдэгт бид таны зүрх сэтгэл бид итгэсээр байх болно эзэн минь. Өнөөдөр та биднийг бас дахин энэ газарт хуран цуглуулсан танд алдрыг өргөж байна. Эзэн минь таны ариун нэрийг бид магтан хүндлэе. Учир нь өнөөдөр бол эзэн таны өдөр үлээ Есүс. Есүсээ та бидний амнаас гарах магтаал хүндлэлийг бидний амнаас гарах зүрхний залбирал гуйлтыг та хүлээн аваач. Эзэн таны нэрээр бид залбирлаа өглөө. Аамен. Бүгдээрээ эзэндээ магтаалыг өргөцгөөе.